байцгааны эрхэм мужнэр тэн өдрийн мэндийг хүргэе. Legal Talks podcast-ын 4-р дугаар хүргэж бэлэн боллоо. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн тухайд захиргааны эрх зүй сонирхон судлаач хуульч бидний хувьд баярлалаа 7 хоног болж өнгөрлөө. Та бүхэн намайг юуны талаар ямар бүтээлийн талаар хэлж байгаа гадарч байгаа бах. Тэгэхээр эхний бүтээл бол цогт тогшийн захиргааны иргэн шүүх 15 байгуулагдсны 15 жилийн зориулсан захиргааны иргэн шүүх бүтээл гарсан бол удаахан Банзар Сүгшийн захиргааны процессын эрх зүй гэх одоо бүтээл хэвлэгдэн гарсан юм аа. Бид нэр өмнөх подкастын дугааруудаар тодорхой салбар эрх зүй, түүнд хамаарах бүтээлийн талаар ярилцаж байгаагүй учраас энэ удаагийн дугаараар ямар сэдвээр ярилцах уу гэдгийг сайдтар бодсны үндсэн дээр Банзар Сүгштэй шинэхэн гарсан бүтээлийн талаар ярилцахаар шийдээд Банзар Сүгшийг зочноор хүрсэн юм аа. Энэ удаагийн дугаарыг надтай хамтран хөтлөн явуулахаар хуульч судлаач захиргааны эрх зүй хорооны өдөртөх зөвлөлийн гишүүн Даваа сүрэн хуульчийг бас урьсан юм аа. Ингээ сайн байна уу гэж танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Та гэрт бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бүх сонсож байгаа хуульчнартаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг энэ удаа подкаст урьж оролцуулсан явдал бас баярлалаа. За гэхдээ та энэ сонсогч нартай шинээр гарсан бүтээлийн талаар яагаад энэ бүтээлийг төөрөх болсон мэн бүтээлийн товч одоо агуулгын талаар хуваалцвал. За тэгэхээр яг ер нь яагаад захиргааны процесс эрх зүй талаар энэ ном бич болсон бэ гэдэг маань бол миний би өөрөө холбооны бүхний аймаг Канадын Баярт их сургууль докторийн зэрэг хамгаалсан сэдвэн маань бол Монгол Германы захиргааны процесс эрх зүйн харьцуулалт гэсэн юм сэдв хамгаалсан. Тэгээд тэр өөрөөр хэлбэл манай хууль маань өөрөө Германы хуулийн дээр суурилсан гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээд тэр үеэс Германы хууль болоод Монголын хуулийн онцлог ялгаа нь юу гэдгийг за тэр дотор одоо жишээлбэл хэмжээний төрлүүд нь ямар ялгаатай байна гэх мэт асуудлыг тухайд харьцуулж судалж ирсэн. За тэгээд хамгаалж ирснээс хойш энэ сэдвийн хүрээнд бас цуврал байдлаар докторийн ажлынхаа товч агуулгыг тийм ээ олон нийтэд хүргэх зорилгоор бол хууль зүйн үндэсний хөрөлнгөөс ашиглан гаргадаг байсан сэтгүүлүүдэд бол цуврал 2-3 удаагийн баха өгүүлэл энэ бичиж байсан. За ер нь бол тэгээд ном бичихээс л гэдэг юм бодол байсан. За тэгээд 3 жилийн өмнө шүүгчээр томилогдоход бол би за одоо онол практикийг хослуулах сайхан боломж бий болж байна. За одоо миний ихний зорилго бол нэг ном бичих гэсэн энэ зорилго тавиад үндсэндээ 2 жил ийм хугацаанд одоо өглөө эртлэн босож нөхөртөөгөө хамт өглөө эртлэн босож ирж ажил дээр ирж суусны хүчинд энэ бүтээл гаргасан. Тэгээд бүтээл гарах үндсэн одоо яг мэдээж хэрэг зөвхөн онлыг бичин бичиж болно тийм. Гэхдээ энэ онлоо нөгөө практиктаар хэрэглэн гэдэг маань энэ шүүгчийн ажлын үнэхээр одоо давуу тал гэдэг. Эдгээр яг миний шүүгчээр ажилласан жил маань одоо 3 жил байна шүү дээ. Боловч бас яг энэ батгаж гисэн туршлагатай үндэслээд за тэгээ өмнө өдөрт судалсан онлынхаа мэдлэгт үндэслээд яг ном гаргасан байгаа. Хоёр дахь бас нэг шалтгаан нь бол 2002 оны хууль маань 2016 онд бол шинжлэгдсэн. За энэ гэхдээ бол нэлээд бас тухууч хуулиасаа дэвшилттэйгээр тийм ээ одоо дэвшилттэй л гэж үг хэлнэ. Өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл захиргааны иргэн шүүхийн хяналтын хүрээ буюу өөрөөр эрдээс хүн үлээтгэдээс өөрөөр эрхээ хамгаалах боломж нь нэмэгдсэн. Тэгэхээр энэ утгаараа одоо энэ шинэ эрх зүйн зохицуулалт тийм ээ шинэ одоо энэ ойлголтыг онл практикийн үүднээс тайлбарлах бас заашгүй хэрэгцээ шаардлага байсан учраас энэ бүтээл гаргасан. За баярлалаа өгшөө таныг бас шинэ бүтээл гарсанд нь баяр хүргэж байна. Тэгээд зочин хөтлөгчтэйгээ битээр бас нэг санал солилцвол мэдээж хоёулаа багшаас энэ бүтээлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан гэвэл нөгөө шүүхийн шинжилгээ судлах цар хүрээс хитрэн гэдэг шиг бидний цаг хүрэхгүй баг. Тэгэхээр энэ бүтээлээс тодорхой нэг сэдвийг сонгоод ярилцвал ямар санал байна? За баярлалаа. За миний хувьд бол захиргааны процессын үйл ажиллагаанд бичлэн төлөөлөгч хүмүүлэгчээр ингээ ороод явж хахад бас процессын талаасаа одоо яг хуульд шууд заагаагүй. Гэхдээ шүүхийн одоо өөрхийн үйл ажиллагаа характер ингээ тогтоод авсан одоо процессын одоо шийдлүүд бас байдаг. Тэр бүгдийг бол багш номондоо бас дэлгэрэнгүй сайхан зөвөр тусгаж
өгсөн байх гэж найдаж байгаа. Тэгээ багшийн номыг бол авсан байгаа, уншаад эхэлж байгаа. Тэгээ ер нь бол нэлээд процесс дээр бол зөрчилтэй юмнууд бас байдаг. Тэр бүгдийг асуудаг шийдсэн байх гэж бодож байна. За миний хувьд бол эхний асуулт юу байх вэ гэж би сая бодцуулаад. Гэхдээ яг нэхэмжлийн шаардлагын төрлөөс эхлүү зүгээр юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл ерөнхийдөө сэдвийн хүрээнд ярилцвал тэр сэдвийн хүрээнд ярилцвал зүгээр юм болов уу гэж бодож байна. За яагаад гэвэл нэхэмжлэгч өөрөө нэхэмжлийн шаардлага хэрхэн яаж одоо зөв зөвтэй тодорхойлсноос эхлүүлээд нэхэмжлийг хүлээж авах уу, эсвэл бүр дүүнэр хангуулахаар заах уу, эсвэл бүр одоо ингээд татгалзах уу. За ингээд үүсгэлээ гэж бодоход тэр нэхэмжлийн шаардлагын хүрээнд процессын ажиллагаа үргэлжлээд явдаг. За одоо яг зүгээр хуульч нарын хувьд бол тогтоолгох, хүчингү олгох, даалгах гэсэн нэг процессын хуулийн дээр тодорхойлсон ойлголтын хүрээнд л одоо тодорхойлоод явдаг. Тэгээ яг онлайн төвшөнд нэхэмжлийн шаардлагыг захиргааны иргэн шүүхийн шүүгд гарах нэхэмжлийн шаардлагын төрлийг одоо хэрхэн яаж одоо ангилж төрөлжүүлдэг вэ? Ер нь манай процессын хуулинд байх ёстой төвшөндөө бүгд ингэ тусгаж чадсан уу гэдгээс одоо ихний асуулт байна. За тэгэхээр яг нь ер нь бол нэхэмжил гэдэг бол шүүхээр эрхээ хамгаалуулах арга хэрэгсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг одоо анхнаас олж гарах энэ бол их чухал. Тэгэхээр энийг тулд бол ямар нэхэмжлийн төрлүүд байна уу хуулиар үйлчлэгдсэн. Тэр нэхэмжилд ямар одоо өөрчлөлт нөхцөл тавигдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн нэхэмжлээрээ эрхээ дамжтай хамгаалуулахын тулд хамгийн урьдчилан нөхцөл бол нэхэмжлийн шаардлага зөв тодорхойлох асуудал байна. За яг манай ер нь өмнөх хуулинд ч тэр одоо шинжлэгдсэн хуулинд хийлгээгүй тийм. За Германы хуулинд ч гэсэн одоо шууд яг ийм нэхэмжил байна. Ийм нэхэмжил тусгаалж хуульчилсан асуудал бол байхгүй. Яг одоо жишээлбэл хүчин болох нэхэмжил. Яг нэгдүгээрт бол нөгөө аливаа нэхэмжил тавьдаг нийтлэг хүчин нөхцөл гэж байгаа. Тэрийг бол манай хуулийн 54-өөр зохицуулсан байж байгаа. Тэгээд тухайн нэхэмжлийн ийм шаардлагыг зохицуулсан тухайлбал манай хуулийн 52-ийн 5-д бол тэр одоо нэхэмжлүүдийн төрлүүд маань өөрөө тэр тодорхойлтон гэж хэлэх юм уу да тийм ээ. Өөрөө тэр өрцөн нөхцөлтэй хадгалж байдаг л да. Зарим нь бол онлайн төвшөнд ингээд бүлийн төвшөрөгдсөн байх жишээтэй тийм ээ. За нэхэмжлийн төрлийн тухайд бол ерөнхийдөө үүр хүлээлгэх, өөрчлөх, тогтоох гэж одоо гурван аль шүүхийн иргэн болоо процессын ерөнхий нэг ингэж ангилаад байдаг. За үүр хүлээлгэх гэдэг маань одоо ерөнхийдөө Германаар бол Leistungsklage гэж хэлдэг юм л да. Хамгийн сонголт хэлбэр ер нь бол энэ. Гэхдээ энэ хаана илүү хэрэглэгдэх вэ гэхээр иргэний процесс дээр иргэний шүүх дээр. Өөрчлөх одоо би яг зөв өмнө нэг юм дээр нэг илтгэл болоод өгүүлэлтээр болохоор тодорхойлох хэмжлэгийг орчуулсан. Gestaltungsklage гэж. За тэгээ яг бодоод тодорхойлох одоо ер нь бол яг хэрэгцсэн одоо үр дагаврыг тодорхойлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тодорхойлох гэхээс илүү өөрчлөх гэдэг нь илүү оновчтой юм байна гэж үзээд тэгээ энэ номд бол өөрчлөх хэмжлэгийг нэрлэжсэн байгаа. Тэр нь Gestaltungsklage гэж байгаа нь одоо манай харуулах хүчин болох хэмжил одоо процессын хувьд захааны процесс. За тэгээ тогтоох Verfeststellungsklage гэж. Тэгэхээр иргэний процесс бол тухайлбал энэ үр хүлээлгэх хэмжлийг хэрэглэх. Яагаад гэхээр иргэний харилцаанаас үүсч байгаа дандаа зөвшөөрлөлтөй их хэрэгтэй тийм ээ. Хоёр талын зөвшөөрлөлтөй үндсэндээ үүсч байгаа гэрээний маргаан. Тэгэхээр шил гэрээний маргаанаас үүсч байгаа маргааныг шууд шүүхээс чи тэг инг гэж шийдэхгүй байхгүй. Тэр одоо үр дагаврыг шууд дуусгах болох юм. Харин чи өөрөө биелүүлээгүй юм байна. Тийм учраас нөгөө талдаа одоо хөдөлгөөн төлөхсөн байна. Ажлын нийлэх гэсэн байна гэдэг юм тийм. Үүргийн биелүүлэхийг даалгах гэж байна. Үүрэг биелүүлэхийг даалгах байхгүй. Харин манай захааны процессын хувьд хэргийн оролцогчид маань өөрөө тэгш бас талууд байдаг тийм үү. Захаанаас дагуу эрхийн өөрөлдөлт нэг талын хүсэл зоригоор захирлсан шийдвэр гаргаад түүний улмаас эрхийн зөрчилж байгаа гэдэг эрхийг хамгаалах гэж байна. Тэгэхээр энэ тэгш бас энэ талуудын тэнцвэрийг хамгаалах зорилготойгоор шүүх идэвхтэй хамгаалалт үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хэрвээ үнэхээр маргаж байгаа акт зүйл бус юм бол түүнийг үйл услахын тогтоогоод шууд хүчин болгож. Хүчин болгох юм. Тэгэхээр манайд бол энэ Gestaltungsklage одоо өөрчлөх хэмжлүүд илүү их хэрэглэдэг. Тэрийг та бүхэн дээр мэдж байгаа тийм. Одоо хүчин болгох хэмжил чинь л үндсэндээ манай захааны шүүх шийдвэр гэж байгаа маргааны баг 80-аад хүн гэж байна шүү. Акт хэмжээ гэрээ хүчинг болгох гэрээ хүчин гэдэг хүчин болгох хэмжиж. Тэгэхээр өөрөөр хэлбэл захааны шүүхээс идэвхтэй хамгаалалт үүсэж байна. Тийм ч учраас одоо хүчин болгосон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тусгайлан шийдвэр үүсгэж гэж унган болж огтхгүй байхгүй. Өөрөөр хэлбэл одоо юу гэх шийдвэр үүсгэлийн байгууллагаас эсвэл захиргааны хариуцагч өөрөө тэр актыг дахиад хүчин болгох тохиолдол байна.
Нэгэн шүүхээс хүчингүй. Нэгэн шүүхээс хүчингүй болж байгаа учраас шүүхээс хүчингүй болоо тэр акт их зүйлч дуусах болж байгаа байхгүй. Өмнөх актын хүчин төгөлдөр үлдсэн эсвэл эрхэн сэргэн тий. Яг энэтэй холбоотой шийдэл одоо нөгөө төрийн албаны маргаандрын номон дээр бас дурсан байгаа. Тэнд чинь нэг хоёр төрлийн шаардлага байн гаргаад байна явдаг. Энэ нь болохоор анхнаасаа л одоо шүүхийн практик маань ингээд тогтцсон юм байлээ л дээ. Өөрөөр хэлбэл төрийн албан агчийг үндсгүүгээр хэрэг халсан бол хүчингүй болгоод эргүүлээ томилхыг даалгах гэж байна. Тэгэхээр чи маргааны нэг зүйл байхгүй юу? Маргааны нэг зүйл дээр хоёр ихэмжлэл гарахгүй шүү дээ. Ихэмжлийн шаардлага чинь нэг төрөл байх гэдэг. Тий. Тэгэхээр угтаа бол тэр хүнийг ажлаас салсан чи зөрчил гаргасан. Албан үргээ тэнцээгүй гэд халчлаа тийм үү? Ингээл халсан актыг хэрвээ шүүх тийм байна, хууль ус байна. Чи үндсгүүгээр явсан байна хүчиг болоо өмнө угаасаа тэр хүний ажил тавсан хэрэг сэргэлж байгаа байхгүй. Тэр нийгмийн даатгал магтвал төлөв цалин улсын асуудал бол үр дагавар байхгүй юу? Өөрөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журам болохгүй юу? Тэр бол энэ шаардлага байна, энэ шаардлагыг хангаж ин гэхээсээ илүү энэ одоо тэр шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журамыг зааж өгдөг шүү дээ бид нар. Тэр хэсэгтэй л заах асуудал гэж байна. Тэгэхээр энэ бол миний л одоо бодлого шүү дээ. Энэ бол тэр одоо энэ асуудал бол манай шүүхийн практикт бол өөрөөр явчихсан. Шүүгч нар ч, бүлэгч нар ч өөрөөр ойлгоцсон байгаад явж байгаа тийм. Яг зөвхөн эндээс хамгийн гол нь нэг чанарын ялгаа юу байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж байна тийм. Тэгэхээр эндээс хамгийн гол нь яг тодорхой тохиолдлуудад жишээлбэл одоо их зөрчил асуудал ягдаад байгаа байхгүй. Салгаад шийдчихээр жишээлбэл үнэхээр за тийм бай чамайг ажлаас салсан акт бол хууль бус юм байна. Гэхдээ чи өөрөө шалгалт өгөөгүй юм шүү дээ. Анхнаасаа орохдоо. Эсвэл чи мэрэгжлийн одоо нөгөө мэрэгшүүлэх шалгалт өгөөгүй юм биш үү? Гэдэг юм уу. Тэгэхээр чамайг эргүүлж угаасаа чи одоо шаардлага хангахгүй бол учраас чамайг томилох үндсгүйгээ томилохыг нь одоо тийм ээ эрсэх болгож байгаа байхгүй. Тэгтэл энэ бол цагааны шүүх цагааны ажлыг хийгээд байгаа байхгүй. Хэрвээ тэр үндслэл байгаа бол цагаагаар тэр үндслээрээ дахиад одоо тэр хүнийг төрийн албаас чөлөөлөх их юм байж байгаа байхгүй. Тэр нь бол шүүхийн нөгөө магадлалын шалгах ажлын цар хүрээнд бол хамаарахгүй гэж тийм. Гэхдээ яг нэг тэр хууль бус актаар тэр хүн чинь эрхэн зөрчигчээд байгаа тэрийг чи хууль бусаа шүүх хууль бусаа гэж үзээд хүчгүй болж байгаа бол тэр хүний эрх сэргийлж байх хэрэгтэй. Энэ дээр бол яг ерөөдөө мама практик бол одоо үндсэндээ ингээд тогтцсон юм байлээ. Тэрийг бол би одоо шүүгч болоод мэдэрсэн гэх юм уу? Одоо ер нь яг төрийн албаас гадна бусад ашигт малтмуулын одоо сууж хөлт холбоотой маргаандаг дандаа нөгөө сэргийхийг даалгах. Тийм одоо дуусар болгоцсон акт өчигөө болж байгаа бол буцаа сэргийлж байгаа угаасаа. Тэгэхээр тэр бол хоёр тусдаа шаардлага биш байгаа. За тэгээ яг энэтэй хоёртаа дараагийн захиргааны процесс дээр бол сая миний хэлсэнчлэн хүчин болох хэмжээ бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг. За энэ дотор бол захиргааны акт хүчин болох хэмжээ. За актаас гадна манай хуулиар бол захиргааны гэрээ болоод хэмжээний акт хүчин болох ийм хэмжээний төрлийг бол тусгал заасан байна. Зөвхөн яг энэ дээр миний эргэлзээ төгөлж байгаа шүүмжлүүлжтэй асуудал захиргааны гэрээ хүчин болох тухай их хэмжээ ямар утгаар яаж хэрэглэх вэ гэдэг асуулт байна. Энийг та бүхэн миний номоос тодруулаад хараараа одоо тэр болгоныг яг боломжгүй байгаа учраас тийм ээ. Дараагийн шаардлага бол түрүүний нөгөө иргэний шүүхтэр хамгийн хэрэглэгддэг үр бүлээх манад бол даалгах хэмжээ. Одоо өстө жинхэнэ эсвэлтгүй байгаа бол яг даалгах чинь. Юуг вэ гэхээр захиргааны акт гаргахыг даалгах. Газар эзэмших олдсон захиргааны гаргахыг даалгах. За энэ даалгах хэмжээлтээр бол одоо харин нэг бас нэг жоохон нэг мөр болоогүй ойлгож юу гэхээр даалгах хэмжлэр зөвхөн эсвэлтгүй байх гэж ойлгоод байна. Даалгах хэмжил чинь нэгдүгээр эсвэлтгүйгээр ерөөсөн юу гэхээр чамайг газар эзэмшээ гэж хүсэлт өгөхөд захиргаа огч идэхгүй идэхгүй үлдэл байгаа байхгүй тийм ээ. Тэрнээс гадна таталцал байх хэрэгтэй байна. Таталцал байдаг. Үгүй ээ чам газар эзэмших болох боломжгүй. Яг л энэ газар чинь өөхөө эзэмшсэн байна. Эсвэл одоо чиний эзэмшээд байгаа газар чинь эзэмшихийг хүсэж байгаа газар чинь эзэмшүүлэх боломжгүй газар байна гэдэг юм уу тийм ээ. Гэтэл тэр нь одоо худлаа байж болно шүү дээ. Тийм. Таталцсан хуулиас байж болно шүү. Тэгвэл одоо даалгах мэхэмжил бол нэгдүгээр эсвэлтгүй даалгах эсрэг даалгах, хоёрдугаар таталцсан эсрэг даалгах. Таталцал бол акт гэхгүй. Таталцал бол хамаар байна уу, бичгээр байна уу, акт бол явчих. Нүүтэн бол идэвхгүй үйл ажиллагаа байна. Тэгэхээр одоо энийг салгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл энэний эцсийн хэмжлийн эцсийн зорилго юу гэхээр тодорхой акт гаргахыг даалгах гэдэг. За одоо нэг дутагдаад байгаа юм юу гэхээр эсвэлтгүй хууль бус байна гэдгийг тогтооё. Эсвэл татгалзал хууль ус байна гэдгийг шууд тогтоолоо. Гэхдээ шууд захиргааны акт гаргахыг чи энэ захиргааны актыг гаргаа гэж даалгах одоо шүүхийн шийдвэрийн хяналтын одоо хүрээ бас хязгаарлагддаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр үнэхээр эсвэлтгүй хууль ус гэдгийг тогтоочлоо. Захиргаанд тухайн актыг гаргахаас өөр сонгох боломж байхгүй бол шууд энэ актыг гаргаа гэж даалгах. Өөрөөр хэлбэл одоо юу гэх юм энэ акт
тухайн одоо захиргааны актыг гаргах үүрэг хүлээж байгаа бол ямар нэгэн захиргаанд сонгох боломж байхгүй бол гэсэн доо. Энийг одоо сонгох боломж тэг болох хязгаарлалт гэж хэлээд байгаа юм л да. Харин сонгох боломжтой. Жишээлх юм бол юу гэх юм магадгүй одоо би газар эзэмшихээ хүсэлт гаргахад чиний газар чинь өөр хүний нэр дээр байна гэж таталцчих. Энэ хууль бус байтал. Хууль бус байна тийм ээ. Гэтэл бусад шаардлагыг би хангасан байх хэрэгтэй байхгүй юу? Миний газрын хэмжээ ямар зах нь 0.7-оос илүү байх ёсгүй шүү дээ тийм үү? 0.7 илүү. Одоо өмчлөх. Юу бол тийм үү? Эсвэл одоо би хэрвээ аж ахуйн зорилтоор эзэмших гээд байгаа юм бол чинь дуудлах худалдаа хийх юм шүү дээ тийм үү? Яг тодруулах зорилгоор нэг асуулт асууж. Саяын одоо нэг татгалзалтай холбоотойгоор газар эзэмших хэрэг авъя гэж өсөлт гаргаад татгалзлаа. За татгалзсан актыг хүчингүй олгоолоод эргүүлээд газар эзэмших хэрэг олгосон захирамжуудаа гаргаж өгнө гэдэг агуулга тэгж шаардлага тавьж байгаа тохиолдолд шүүх за энэ нэхэмжлэгчид газар эзэмших хэрэг олгоо гэж шууд одоо акт гаргахыг даалгах боломж харин тэрийг би яриад байна. Тэр өөрөөр хэлбэл хэрвээ жишээлбэл чиний өгсөн өргөдөл бүх шаардлагыг хангацсан байгаа тохиолдолд захиргааны сонгох боломж 0 болж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл гаргахаас өөр аргагүй. Гэтэл магадгүй чи чамд таталцсан үс чинь бол хууль бус. Өөрөөр хэлбэл чи одоо захиргаа энэ чинь өөр хүний нэр дээрээ сууч чөлөөтэй газар гэж болно шүү дээ. Тэрийг шүүх тогтоолоо. Энэ таталцал бол хууль бус юм байна. Гэхдээ чи одоо шийдвэл нэг газар авах гэж байгаа бол шууд одоо авахгүй шүү дээ. Ямар нэгэн дуудлага худалдаа явах хэрэгтэй. Тэгэхээр шууд энэ хүнд олоо гэж шүүх шийдчих болохгүй байхгүй. Харин зохицуулмын дагуу шийдвэрлээ гэж өгөх болох. Тэгэхээр манай нөгөө шүүхийн шийдвэр дээр одоо яг дутагдаад байгаа зохицуулт ийм байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл даалгах нэхэмжлийн шаардлага бүрэн одоо хангагдсан байгаа бол шууд даалгах акт даалгасан гарна. Харин захиргаанд одоо тухайн асуудлыг шийдвэрлэх мөн одоо бусад асуудлыг хямрах өөрөөр шийдвэрлэх сонгох боломж байгаа бол зохицуулмын дагуу шийдвэрлэхийг үүрэг болгоно. Ингэхдээ шүүгээр тогтооцсон тэр үйл баримтыг яах ёстой. Жишээлбэл чиний дээр татгалцсан хууль ус учраас дахиад чи тийм үндслээ татгалцаж болохгүй байхгүй. За тэгээд гүцээгээд дараагийн нэг том нэхэмжил болохоор юу тогтоох нэхэмжил тийм ээ. Энд бол акт илт хууль ус болохыг, гэрээ илт хууль ус болохыг, эргэцэн харилцаа байгаа эсхийг тогтоолох, захиргааны хэм хэмжээний акт хүчин төвлөрдөг бус болохыг тогтоолох. За дээрэс нь захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолох. Тэгээд үндсэндээ нэг тогтоох нэхэмжлийн 5 төрөл байна. За тэгээд миний харж байгаагаар бол хохирол гаргуулах нэхэмжил гэдэг бол одоо нөгөө ерөнхий үүрэг хүлээлгэх нэхэмжил байдаг. Ер нь энэ ерөнхий үүрэг Германы лайсенс гаргаа энэ юу вэ гэхээр Германы шүүхэд байдаг нэхэмжил бол захиргааны одоо акт биш. Гэрээ биш. Хэм хэмжээний акт биш. Бусад үйл ажиллагаа байхгүй зүгээр бодиттой үйл ажиллагаа. Нэг улаас магадгүй хүний эрх зөрчиж байгаа бол тэр үйл ажиллагаагаа зогсоо. Эсвэл ийм үйл ажиллагааг явуул гэдгийг даалгахад чиглэгдсэн эсвэл цосооход чиглэгдсэн нэхэмжил байхгүй. Тэгэхээр манайх бол яг энэ нэхэмжил бол шууд харагдахгүй байгаа 52-оос. Харин энэний нэг хэлбэр жишээ хохирол гаргуулаа. Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулаа. Энэ заавал акт байх авахгүй байхгүй. Заавал гэрээч юм те. Актчж болно, гэрээчж болно. Эсвэл зөвхөн бодиттой үйл ажиллагаа гэж болно. Энийний улмаас хэрвээ чамд хохирол учирсан гэж бодож байгаа бол тэр хохирлыг гаргуулаа. Энэ хохирол гаргах нь заавал акт гаргах байхгүй юу? Тийм ээ? Хэрвээ акт гаргахаар гаргаж иж одоо төлбөр хохирлын асуудал ярьж байгаа бол даалгавар нэхэмжлээ гаргаж чам. Зүгээр ямар нэгэн актыг хүчингүй болгосноор асуудал шийдэж байгаа тэр нэхэмжлээ гаргах нь тийм боломжгүй тохиолдолд одоо тодорхой үйл ажиллагааны улмаас хохирол учирлаа гэж үзэж байгаа бол тэр хохирлаа гаргуулахаар хохирлыг гаргуулахыг үүрэг болгох гэдэг агуулгаар. Энэ үүрэг болгох ерөнхий үүрэг хүлээлгэх нэхэмжлийн нэг юм одоо дэд төрөл гэж хэлэх юм уу да. Ийм боломж бол хуулиар зохицуулагдсан байна. Би дараагийн асуултыг багш ярьж байгаа сая энэ хэмжлийн шаардлагын төрлийг ер нь 3 хэсэгт хуваана өөрчлөх хэмээн тогтоох ч гэх юм уу энэ 3 хэсэгт хувааж байгаа нэг намайг энэ шаардлагын төрлүүдийг бас зэгцтэй харахад тусалж байна л да. Төрөний багшийн ярианд дурддаад гарсан захиргааны гэрээтэй холбоотой нэхэмжлийн шаардлагын төрөл төр одоо энэ хууль тодорхойлсон байгаа чинь зөв үгүй юу гэд энэтэй холбоотой нэг асуулт байна л та. За би захиргааны гэрээг шүүхэд хүчингү тооцоолъё гэж нэхэмжил гарах боломжийг хуулиар хөлжсөн баг шиг байна тийм ээ. Гэхдээ одоо тэгэхээр чинь нөгөө нэхэмжлийн шаардлагын төрлөөр аваад үзвэл энэ захиргааны гэрээтэй холбоотой үүрэг бол үүргээ биелүүлээгүй гэдэг юм уу?
илүү энийг юм наривчлан зохицуулах хэрэгцээ шаардлага байна уу нэг. Хоёрт нь ер нь захиргааны гэрээтэй холбоотой маргааныг одоо шүүхийн практик жоохон ямар байгаа бол энэ дээр нэг мөр шийдэгдэж байгаа юугүй юу хэрэглээ талаасаа. За захиргааны үйл ажиллагаатай холбоотой хэсэг нь нэг тустай байж болно. За цэвэр үүргийн биелэлтэй иргэний эрх зүй харилцаатай гэдэг юм уу тэр үүрэгтэй холбоотой хэсгийг нь яаж шийдвэрлэх юм? Нэг хэсгийн захиргаатай холбоотойг захиргааны шүүхт нь хохирол төлбөр гэдэг юм уу үүрэгтэй холбоог нь иргэний шүүх шийднэ гэдээ явах нь өөрөө хэр төвөгтэй байдлыг бий болгох уу? Эсвэл одоо ингээд туслах нь шийдэх зүйтэй юм уу? Гэдэг юм асуулт. Тэгэхээр хамгийн одоо би энэ ном бичиж байхдаа гэрээтэй холбоотой хамгийн эргэлзээтэй бөгөөд бас жоохон хүндж гэж хэлэх юм уу хэсэг байгаа юм л та. Нэгдүгээр захиргааны гэрээг хүчин болох юм хэмжил. Өөрөөр хэлбэл одоо нөгөө өөрчлөлт хэмжлээ шүү дээ. Одоо нэгдлийн давуу шүүхээс шууд гэрээг хүчин болох гэдэг тийм. Гэтэл тэр гэрээ чинь яасан? Хоёр талын зөвшөөрлөлийн үндсээр байгуулагдсан байхгүй тийм. Тэгэхээр жишээлх юм бол яг акт шиг, актын хяндаг аргачлал шиг хянаад хууль бус ингээд хүчин болгоё гэж шийдэх нь өөрөө гэрээний амлалт тийм ээ гэрээний харилцаатай хэр одоо нийцэх вэ гэдэг асуудал нэгдүгээр асуудал байгаа да. Хоёрдугаар бид нар захиргааны ерхий хуулийг авч үзэх юм бол системчлэг авах гэсэн бол актын тухайд бол албаны хоёр түвшин харагдаж байгаа. Ил төлөв бас маргаан бүхий тийм үү? Гурамч түвшин гэж хэлж болно. Нөгөөх нь илэрхий засч болох бол хэлбэрийн мэдээ байна. Тэгэхээр нэг өсөндөө хамгийн хүнд алдаатай буюу ил төлөв бас акт байгаа бол ил хууль бусыг тогтооно. Бусад хэлбэрийн төдий биш гэхдээ бус алдаатай актын хувьд бол хэлбэр шүүхтэрийг тогтоох хүчин болгож байгаа тийм үү? Тэгтэл гэрээний хувьд бол одоо нөгөө маргаан бүхий гэрээ ч гэдэг юм уу хууль зөрчсөн гэрээ гэдэг ойлголт байхгүй. Ил төлөв бас гэрээний зохицуулт байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө ямар агуулга бай гэхээр зарчмын хувьд гэрээ хоёр талын гэдэг утгаараа тийм ээ. Зүгээр одоо хуулийн зөрчлөлийг үндсэндээ харилцан зөвшөөрч байгаа гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр жишээлбэл энэ бол харин зөвхөн ямар тохиолдол гэхээр илтгүүл бас тухайн гэрээ үнэхээр ноцлоо зөрчилтөө төөрөгдсөн талууд одоо юу гэдэг нөгөө заасан байж байгаа шүү дээ үндсэндээ. Ийм тохиолдолд бол тухайн гэрээ үүсгэн түүнээс бусдаар болвол нэгэн төвчин төвөөр болсон гэрээний хувьд бол зүгээр одоо ингээ хөл зөрчиж тэгчиж ингэж гэдэг үндслэлээр бол хүчнэггүй болохгүй маа гэсэн санаа цаана одоо ингэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр гэрээ захиргааны гэрээ хүчнэг болох хэмжиллийг одоо ямар тохиолдол гарах вэ гэж асуудал үүсэж байна тийм ээ. За илтгүүд бас бүтээдэргөө 52-ийн 5-ын хэдэд үлээ 3 билээ. Зааснаар бол нөгөө захиргааны гэрээ илтгүүд усыг тогтоолгоод эрхэм зөрчил зэтгээлийн зүгээс бол яг их хамгаалж боломж байж байгаа. Гэвч тусдаа би даасан хэмжээ төрөл байгаа. Энэ хүчнэг болох дээр одоо яг ямар тохиолдол гарах вэ гэдэг нь асуулт үүсгээд байгаа байхгүй. Тэгвэл магадгүй гэрээг цуцлуулах асуудал байх уу? Цуцлуулах хаар одоо энэ захиргааны гэрээг хүчнэг болох тухай хэмжлийг гаргах уу гэдэг бол бас байж болохын гэхдээ нэг талаас нөгөө талаас бас хэрэгцээ. Яг бол гэрээ чинь юу цуцсан гэдэг чинь хүчин төгөлдөр үйлчлэл болчихсон одоо хэрэгжиж байгаа гэрээний тухайд л ярьдаг шүү дээ тийм ээ. Тодорхой үндслээр. Мөн яг энэ санаа захиргааны ерхий хуулиар ямар тохиолдолд цуцлах юм бэ? Нийт ашигласан тохиолдолд ноцтой одоо зөрчсөн тэрхүү гэрээг биелүүлэх ямар ч боломжгүй болсон нь цаашаа хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд нэг тал ихлээд өөрөө их цуцлах саналаа гаргаа тийм. Тэгээд хэвээ зөвшөөрөх юм бол зөвшөөрөхгүй бол одоо яах юм? Цуцлахыг шаардах. Одоо тэр шаардлагатай шүүхгэл шаардах гэдэг шүү дээ гэсэн тийм. Шүүх тэрийг тогтоох. Яг зөвхөн захиргааны гэрээний нэг хүчнэг болох хэмжлийг гаргаж болох нэг агуулга бол миний хувьд харж байгаагаар одоо жишээлбэл захиргааны гэрээний нэг онцлог нь аюул олон гэрээнүүд актын үндсээр байгуулагддаг. Жишээлбэл тендер, концесс гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл захиргааны актаар эрх болгоод тэр эрх болгосон актын үндсээр гэрээ байгуулагддаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр магадгүй одоо дагалдах байлаа гэж хэлэх гээд байна. Захиргааны хэрвээ концесс тендер олгосон эрх болгосон шийдвэр хууль бус юм бол хууль бусгийн хүчин болж байгаа бол түүний дагалдаа байгуулагдсан. Магадгүй одоо тодорхой юм дээр гэрээ байгуулагдчихдаг шүү дээ. Угаасаа нөгөө маргаал явж идэл тийм. Тэгэхээр тэр гэрээг багах байдлаар хүчин болох гэдэг нэг юм хэмжлэлийн шаардлага байдлаар хэрэглэгдэж болох юм уу? Бусдаар бол захиргааны гэрээний тухайд бол илтгүүл бусаар эсвэл одоо хохирлаад байдлаар тийм. Жишээлбэл бусдаа захиргааны гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл улмаас учирсан хохирол гаргах гэдэг түрүүний миний ярьдаг хохирол гаргах хэмжлээ. Бүр цаашлах бол эрх зүйн харилцаа байгаас их тогтоох хэмжлэг юм байна. Ийм үүрэгтэй байна гэдгийг тогтоож өгөө. Гэдэг байдлаар бол одоо зөрчигдөд байгаа эрхээ хамгаалах боломж байгаа байхгүй. Тэгэхээр энэ захиргааны гэрээ хүчин болох хэмжлэлийг хэрэглэгдэх
одоо хүрээ бол хязгаарлалт юм уу гэж би харж байгаа. Энэ гэхдээ миний л одоо таамаг штэ. Яг бодит байдал дээр одоо яаж ойлгоод яаж хэрэглэж явах нь одоогоор яг захааны гэрээтэй холбоотой маргаанууд төдийлөн их биш. Байгаль нь бол дандаа саяны миний хэлсэнчлэн тендертэй процесстэй холбогддог. Энэ тохиолдолд бол тухайн захааны акт бүл усны байна уу гэдгээс хамаарал гэрээний асуудал яригдчихдаг тийм ээ. Яг зөвхөн жишээлбэл гэрээ ингээд байгуулагддаг. Одоо энэ нэг давуу тал нь юу вэ? Одоо манайх ялангуяа манайх шиг юм уус төссөн газар яадаг вэ гэхээр захиргаа солиодсон гол өмнөх одоо захиргааны байгуулсан гэрээнийхээ үгийг хэвч өгдөггүй, төлбөрөө төлдөггүй. Тэгээ гэрээ байгаад байдаг. Ажлаа хийцэн байдаг. Төлбөрөө өгдөггүй, тий? Энэ зэрэг тохиолдолд бол жишээлбэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас учирж байгаа хохирлоо гаргуулах гэдгээр юм уу? Асуулын гэрээний үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй байна гэдгийг тогтоолох байдлаар тийм ээ. Түүнээс ч тэр гэрээг хүчин болгох сонирхол байхгүй байгаа шүү дээ. Би хэлдэг чинь тийм ээ. Үүргээ биелүүлэхгүй биелүүлэхтэй хамааралтай гол юм уу? Зүгээр яг түрүүний эрхмийн асуудал дээр энэ үүргийн үүсэлт холбоотой маргааны захирын шүүх хийх юм уу? Бас нэг асуудал байгаа тийм. Тэгэхээр үүргийн үүсэлттэй холбоотой гэрээ шүүх шийдэхгүй гэдэг бас нэг юм үзэл баримтлал яваад байгаа. Яг нь ер нь хөлчтийн тунд байдаг тийм шүүгчдийн тунд байдаг. Тэр зөвхөн миний бодлоор бол нэгэн захиргааны гэрээ гэж үзье. Захиргааны гэрээний одоо маргааныг захиргааны шүүх шийдэж байгаа бол за энийг одоо захиргааны шүүх шийднэ. Одоо элтүүд бас тогтоох юм. Тэ? Үүргийн бэлтгийг хангуулах нь бол иргэний шүүх шийдэ гэж яалах нь бол өөр их хүндрэлтэй. Хинт хүндрэлтэй гэхээр хэмжлэгч нарт хүндрэлтэй. Шүүгчнэр ч юм одоо яг юмар ялах юм. Өмгөөлснөр ч айгүй хөвгтэй. Тий. Одоо чинь илүү зардалж хэрэглээ. Одоо нэг хүн бол хоёр янзын хоёр шүүхэд маргана гэдэг чинь наазах нь одоо магадгүй хөнгөлөгчийн хүсийг хоёр дахиж төлөх. Аль нь яаж төлөвлөх вэ гэдэг лээ. Хамгийн прагматик агуулга. Тэгэхээр ууг нь бол нэг бүр шийдэх ёстой юм шиг гэж би миний одоо хувийн байрсуу яг мэдээж энэ тул цаг хугацаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл захааны шүүгчнэр өөрөө иргэний гэрээний одоо толботой үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааны шийдвэрлэх туршлага хэрэгтэй болно тийм ээ. Тийм асуудал. Яг саяын багшийн хэлдэг дээр захиргааны гэрээг одоо илт холбоос хүчингүй болгох ингээд шаардлагагаа за ийм маргааныг шийдвэрлэж байх явцад бол яа харахгүй иргэний хуулийн гэрээтэй холбоотой илт холбоос тооцох юм тэр зохицуултыг бас хэрэглэхээс өөр аргагүй байдалд орж байгаа. Төсөөдөр тайлбарлаж хэрэглэх. Гэтэл тэгж хэрэглэл яг иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэж байгаа хэрнээ дүгнэлт өгөх шаардлагатай болж байгаа хэрнээ хохирол нэхэмжлэнгүүд энэ эцгийн иргэний журмаар явах ёстой гэж хэлэхээр цаад онлын үндэслэл нь юу гэдэг юм шиг ойлгомж болж байна. Яг зүгээр ингээд амлалтаа нөгөө хохирлыг тооцох аргачлал гэж юм байгаа шүү дээ иргэний шүүхтэр тий. Тэрийг одоо захиргааны шүүхийн одоо шүүх эдийн туршлага алга шүү дээ. Ялын хэмжээнд туршлага байна тийм үү? Би бол тэгж л харж байна тэр. Салгаад байгаа юм. Салгаад байгаа нэг шалтгаан бол нөгөө одоо хохирлын хэмжээний талаар хэрвээ маргаан гарах юм бол иргэний шүүхөөр шийдвүлээ гэдэг нь үгүй манай хүлээгээ заах байгаа тийм ээ. Тэгээ яг зүгээр ер нь бол агуулгаараа үүргийн гүйцэтгэлийн холбоотой маргаан бол иргэний маргаан байдаг. Зүгээр захиргааны шүүх бол одоо тухайн гэрээ захиргааны гэрээ тухайн харилцааг захиргааны гэрээгээр зохицуулах хэрэгтэй байсан юм уу юм уу? Энд одоо нийт эрх ашиг үнэхээр хүндэгдсэн үгүй юу? Энийг үнэхээр онцгой нийтийн ашиг сонирхлууднаас цуцлах шаардлага байна уугүй юу? Тийм ээ? Эсвэл одоо энэ хууль тогтоомжийг босдоо зөрчил байна уугүй юу? Одоо нийт эрх ашиг зөрчил асуудал юм уугүй юу? Гэдгэл хүрээгээр одоо хязгаарлагдсан гэж хэлээд байгаа юм л да. Тэр яг одоо нэгэн гэрээний хувьд маргаад байгаа юм байхгүй гагцсан үүргийн үзэлтэй холбоотой маргааныг бол иргэний шүүх гэдэг нь иргэний шүүхийн одоо олон жилийн туршлага шинжлэгдсэн асуудал. Яг үнэхээр бодит байдал дээр бид нар ингээд захиргааны шүүх бүхэлдэн шийдэж явна гэх юм бол бас бэрхшээл учрал да. Одоо тэр хохирлын асуудлыг яаж тооцох. За наацхан нотлох үнэтэй асуудлууд. Нотлохыг яаж амжилах юм. За нөгөө зөвхөн талууд нотлохтой биш тийм үү. Тэгэхээр одоо захиргаач шүүх чи өөрөө нөгөө нотлоод байхад гарантаар байхад одоо бас ихээр нийцгүйгүй юу. За магадгүй цаашлах юм бол тэмдэгтэй оромж асуудал. Хэрэг өнгөр гэрээний үүргийн гүйцэтгэлийн үнийн үнэтэй холбоотой маргаа яригдах юм бол 7200 төлөөл шийдвүлээд авах уу юу гэдэг асуудал бас байна тийм ээ. Тэгэхээр яг зүгээр арай яг үүргийн гүйцэтгэлийн холбоотой одоо маргааны захиргааны иргэн шүүх нэг мөр шийдэж явна гэдэг бол одоохондоо арай бэлтгэдэг болов болох шиг байна. Магадгүй зүгээр тусдаад шийддэг байх нь зөвчөж магадгүй. Зүгээр миний бодол бол нэгэн шийдэж байгаа нь бол иргэн хүлээдгээдтэй тийм ээ. Хохирол учруулахгүй гэр маргааныг нэг мөр шийддэг байвал илүү одоо зөв юм болов гэж үзсэн. Ер нь цаашдаа
судлах хэрэгтэй шаардлага нөхцөлдүүлсэн л асуудал байна тийм. Манай зочин хөтлөгчд асуулт байна уу? Гэхдээ багшаас асуух юм бол их байна л да. Цаг маань одоо хэр явж байгаа. За одоо нэг 2 асуултын зав байгаа юм болоо. За яг одоо багш яг процесс захиргааны процесстэй холбоотойгоор практик дээр одоо бас нэг тулгарч байгаа асуудал бол яг процесс бол нэг талаас нь хэрэг оролцогчдын эрх хайг хангах, тэдний одоо нэг үйл ажиллагааг журамлах, нөгөө талаас нь нөгөө процесс урт удаан үргэлжилсэн оролцогчдын нөгөө цаг хугацаа мөнгөийг үржин гэсэн тийм байх ёсгүй гэж ойлгож байгаа. Тэгээд сая энэ шинжилсэн хуулиар бол урьдчилан хэлцүүлэг гэдэг ойлголт гарч ирсэн. Энэ ойлголтыг би хувьдаа ойлгохдоо нөгөө үргэлж одоо ингэ нэг хурал болгох за тийм ч нотлохоор илүү шалтгаанаар ингээл хурал ингээл төгсгөлгүй хойшлоод байдаг энэ одоо юмыг болиулъя. За урьдчилан хэлцүүлэг дээр талууд бүгдээрээ одоо ингэ хурал хийхэд бэлнүүгүй юу гэдгээ ингээ өөрчлөлт тохиролцоод за ингээ дараагийн хуралдаан дээр яг хурлаа гэдэг ингээ маргаанаа шийдвүүлье гэсэн агуулгаар энэ зөвхөн орсон болов гэж би одоо ойлгож байна. Гэтэл одоо бол ерөөсөө энэ зорилго одоо ерөөсөө ингээ эсрэгээрээ урьдчилан хэлцүүлэг дээр асуудал байхгүй төс гэж шийдсэн юм. Дараагийн яг үндсэн хэлцүүлэг хурлын хуралдаан дээр нэмэлт баримт гаргаад яг нэг өмнөх зөрчилд арилаагүй ингээл яваад байгаа. Тэгэхээр энэ заалт өөрөө яг ийм зорилготой заалт байсан уу? Энэ одоо ингээр яг зорилгынхаа дагуу хэрэгжиж чадахгүй юм уу? Яг урьдчилан хэлцүүлэг бол яг саний өөрөө хэлж байгаагаар нэг зорилго нь бол одоо шүүх хуралдааны үндэслэгүүгээр хойшлуулаад янз янзын шалтгаанаар за тэгээд саний ижил нотлогоонуудыг хасуулъя барья гэж одоо нэгсэндээ үндсэн хуралдааны процессыг хэмнэх тийм мөн одоо хурлыг үндэслэг шалтгаанаар хойшлуулдаг энэ сүлд талыг л одоо ойлгох зорилготой. Нөгөө талаараа мөн жишээлбэл тэр үрч бас тодорхой одоо нөгөө чухал асуудал байна. Төтөлзүүлэх захиргааны актыг эсвэл магадгүй хэргийг төтөлзүүлэх асуудал тийм. Гэхмэчлэн энэ асуудал дээр яг мөн талуудын одоо мэтгэлцэх боломжийг олгож тухайн асуудлыг үрсэн хэлцүүлгээр хурлаасаа тусдаа байдлаар тийм ээ шийдвэрлэх. Нэг талаасаа эрхийн хамгаалтыг илүү болгох, нөгөө талаасаа энэ одоо шүүхийн процессыг удаашруулах энэ байдлыг одоо зогсоох тийм үү багасгах ийм зорилготой бол үндсэндээ бол орсон зохицуулалт л та. Тэгээ яг бодит байдал дээр практик дээр одоо нөгөөт маань зорилгоо хэрэгжүүлж чадчих юм уу гэдэг асуудал гарч ирж байна тийм. Зүгээр яг актыг төдөлзүүлэх асуудал нь болоод хэргийн төдөлзүүлэх гэдэг одоо магадгүй өөр шүүх өөрөөр чаалтаа гэсэн бас асуудал болоод ийм зорилгоо биелүүлж байгаа гэж бодож байна. Яг бол зөвхөн тэр талаар ихэлж шүү дээ тийм ээ. Зүгээр харин одоо нотлох баримтын асуудал дээр тэрийг хязгаарлахын тулд магадгүй одоо нэгэд урьдчилан хэлцүүлэлт дээр нотлох баримтаа гаргаад өгөөд ингээ болчлоо гэж үзэж байгаа бол шүүх хуралдаан дээр тэгээ дахиж нотлох баримт гаргая гэдэг хүсэлтийг гаргах боломжгүй байдлаар зохицуулж ижил юм асуудал шийдэгдэнэ. Тэгэхгүй одоогор бол хоригдсан зал байхгүй юу? Тэ? Ер нь бол процессын шүүхийн шийдвэр гаргах хүртэл тэр хүн одоо мэтгэлцэх нотлох баримтаа шинээр гаргах асуулах энэ боломж байгаа. Уг нь бол зүг юмсан. Гэхдээ яг жишээ Германаас ялгаатай бид урьдчилан хэлцүүлэх гэдэг нь яах гэж хийсэн юм бэ гэдгээрээ энийг илүү яг тодорхой зааглаад за эндээс хойш бол одоо байхгүй байна гэдгийг чөлөөлөлт одоо тагчил нэмж тодруулахаас өөр аргагүй тэгээгүй тохиолдож шүүх одоо хоригдж болохгүй эрхийг одоо зөрчиж болохгүй нөхцөл үүсэж байна. За үндсэн сэдвтэй холбоотой сүүлийн нэг асуултыг асуучих. Цаг ч бас нэлээд хэдүүлээ явчих шүү дээ. За захиргааны иргэн шүүгүүд болох хэмжлийн шаардлага төрлөө зөв тодорхойлох бол аюул чухал асуудал. Тэгэхээр би нөгөө шүүхийн хянах төр хэмжээ хязгаартай албаудаа нэг асуулт байна л да. Би маргаж байгаа актаа илт хууль бусад тооцоолыг шүүхэд хэмжил гаргачих. Шүүх тэр миний гаргасан хэмжлийн үндэс шаардлагыг хязгаарлахгүйгээр тэр актыг одоо юу гэдгийг хүчингүй болгож шийддэг ч юм уу. Маргаан бүхий захиргааны акт гэж шийддэг юм уу. Тийм тохиолдлууд ер нь за яг ийм асуудал өөрөөр хэлбэл энэ дээр шүүгч нар ямар одоо байршилтай байдгийг шүүх хэмжээ шалгах өөрчлөж болохгүй гэж тийм ээ. За зөв энэ бол зөвхөн тийм. Гэхдээ саяны кейс дээр чиний өөрөө хийсэн кейсийг яг эсрэгээр нь жишээлх юм бол хүчингүй болвол яа гэж маргатал шүүхээс илт хөл бас алдаа байна гэж тогтоох юм бол шүүх түүнийг яг илт хөл туслыг тогтоох боломжтой гэж би ойлгоцсон. Яагаад гэхээр угаасаа илт хөл усыг хүчингүй болох байхгүй шүү дээ. Илт хөл усыг гарсан загаас хүчлээ. Илт хөл усыг тогтоосон хүчингүй болгосон хоёроо одоо хоёрын одоо их зүйн хамгаалалт бол шүүхийн шийдвэрийн үр дагавар тухайн эрхэм зөрчилдөд яг адилхан байхгүй. Ялгаатай зүйлс зогсон. Тийм ээ. Тэгэхээр харин эсрэгээр жишээлбэл
Би элтгүүл бус гэдэг тогтоолгоё гэж маргатал элтгүүл бус биш байгаад хууль бус бол харин шүүх өөрчилж болохгүй. Яг бол анхнаасаа элтгүүл бус гэж маргасан байхгүй. Элтгүүл бус гэдэг чинь онцгой одоо манайх л нөгөө одоо их түгээмэл байдлаар одоо хууль цогцоо алдчихгууд ч юм уу те. Эсвэл зарим нь үнэхээр мэдхгүйгээсээ болоо энэ их мундаг одоо шаардлага байж гэж ойлгох юм уу яа одоо ингээд элтгүүл бус гэж гаргачихдаг. Энэ тохиолдолд харин хүчингү байна гэд хүчингү болгож шүүх бол хэмжлэгийг өөрчилж болохгүй. Нөгөөх нь бол илүү яаж юм бэ? Одоо илүү хамгаалт нэгсэн эргэцэн байдал илүү дээрдэж байгаа байхгүй юу? Одоо нөгөө тохиолдолд. Тэгээд тухайн акт маань элтгүүл бус юм бол нэгд элтгүүл бус акт эргэцэн үйлчлэх нь бол тэрийг хүчин болох тухай ойлголт байх учраас элтгүүл бусыг тогтоож байна. Нөгөөх нь бол харин хүчингү элтгүүл бус биш учраас энэ шаардлага хангахгүй болж байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн гол нь ялангуяа яагаад элтгүүл бус яагаад хүчингү болох ихэнх хоёрын хамгийн гол ялгаа юу гэхээр хөвөлцөх хугацаа байхгүй юу? Хөвөлцөх хугацаа, ихэмжил гарах хугацаа. Энэ хугацааг алдчихад одоо 2-3 жилийн өмнө гарсан актыг элтгүүл бус болгохыг тогтоолгоё гэж модчихсан. Элтгүүл биш юм байна. Ерөөсө хүчин болгоё гэдэг хэмжлийн шаардлага өөрчлөх асуудал байна шүү дээ. Ингэж болохгүй. Энэ тохиол шүүх хүлээх хас таталцах хэрэгтэй. Яг тэгвэл та аль үшээ үйлс хугацааг алдсан энэ акт ч хууль бус ч гэсэн хүчин төлөвт оролцсон байхгүй. Гомдол хугацаа өнгөрсөн. Ерөөсө ялгаа нь энэ л байгаа даа шүү дээ. Гол нь тийм үү. Тэгэхээр энийг бол гэж би бол хувьдаа тэгж ойлгоод байгаа юм. Тэгээд элтгүүл бас алдаа гэдэг чинь ерөөсөө тийм одоо акт болондоо байдаг алдаа биш шүү дээ. Одоо манайх сүүлийн бас ажиглаж байгаа зүйл юу гэхээр 47-гийн 1-6. Хүн хууль заасан үндслэхгүйгээр эрх хөлсний ашиг сонирхолд халдах хууль заасан үндслэл байгаа юм. Энийг одоо юу гэж ойлгоод байна гэхээр ерөөсөө хууль хэрэглээний алдаатай бүх актыг л ингэж ойлгоод байгаа байхгүй. Жишээлбэл одоо хамгийн түгээмэл жишээ 2 жил 2-оос дээш жил хүндрүүлэх шалтгаангүйгээр ашиглааг бол газар эзэмших хэрэгжлийг цуцлана. Хүчин болгож цуцлах тухай. За энэгээр аюух акт гардаг тий. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс юу гэдэг вэ? Би хүндрүүлэх шалтгаантай байсан. Гэтэл захиргаа хүчин болгочлоо. Цуцлчлаа. Элтгүүл бас. Яг бол 47-гийн 1-6-аар миний үйлсний эрхэд байгаа. Халдах хууль заасан үндсэл байгаагүй гэж. Тэгэхээр үгүй. Хууль заасан үндсэл байгаа аахгүй юу? Тэр газрын тухай хуулийн 2 жил хүндрүүлэх шалтгаангүйгээр ашиглааг хүчин өөрөө хууль заасан үндсэл нь байхгүй юу? Энэ харин одоо магадгүй ямар алдаа вэ гэхээр хуулийг буруу хэрэгсэн алдаа гэж байна. Өөрөөр хэлбэл үнэхээр хүндхэн үзэх шалтгаан мөн эсхийг захиргаа тодруулахгүйгээр яг актыг гаргаж байгаа нь бол хууль хэрэглээний алдаа. Буюу энэ дээрээ явах хэрэгтэй. Хэмжлэгч маргаж хууль бус хүчин болгох гэдэг нь хэмжээ шаардлага юм. Тэгэхээр тэр 47-д чинь нөгөө элтгүүл бус акт чинь гарсан цагаас эргэцэн үйлчлүүд чинь аюул үр дагав шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол ерөөсөө тэгж байдаг төвөмөл алдаа биш. Маш ноцтой эргэцүүр төр байхасгүй хинт чарсан ойлгомжтой илэрхий бүдүүлэг гэж хэлэх алдаа юм байна. Ерөөсөө одоо ер нь бол акт хүний эрхийг зөрчихтэй ямар ч хуулийн үндслийг заагаагүй. Эсвэл огт хууль байхгүй үндслийг заадаг ч юм уу. Тийм л алдааг ойлгоод байгаа байхгүй. Илэрхий тодорхой. Тийм ерөөсөө илэрхий тодорхой ноцтой эргэцүү тэрийн хууль дээдлэг зарчмыг зөрчсөн л алдаа юм байна байхгүй. Тийм ээ. За ингээд үндсэн сэдвтэйгээ хамааралтай асуудал энэ хүрээд хэлээ өндөрлөе. Гэхдээ цаашаа асуугаад байвал зочин хөтлөгчдөр бол бүр ингээд тэнтэй ер нь яриад суугаад байгаа юм. Тэгээд өөрсөн зочдоосоо нэг уламжлалт 3 асуулт асууж байгаа. За эхний асуулт манай сонсогч нар одоо мэддэг болсон баг. Эхний асуулт нь өмнө сонсч байгаа болохоор асуултуудыг мэдэхгүй байна. Гэхдээ танаа энэ подкаст бас их сонирхолтой гоё юм байна. Би одоо батж авч сонсчих гэж бодож байна. Жохоо хоцрогдох шиг байна. Эхний асуулт нь гэшээ та хуульчийн одоо тэрэндээ шүүгчийн энэ ажил стресстэй л ажил шүү дээ тийм ээ. Тэр нь стрессээ яаж тайлдаг вэ? Чөлөө цагаа яаж өнгөрүүлж, ном уншдаг, ууланд алхдаг, өдөр нутаг явдаг, зураг радио үздэг, гэр бүлтэйгээ өнгөрөөх хийлүүд үздэг. Тэр хуульчийн ажлын стрессээ тайлж байгаа тэр танд ямар хобби вэ? За хобби хэлхээс нь эхлээд нэгдүгээр миний барьдаг зарчим бол би яг ажлын өдрүүдийг маш одоо үр бүтээлтэйгээр өнгөрүүлж яг ажлын 5 хоногт л би ажиллаа хийдэг. Хагасдсан би юус ажил хийдэггүй. Цэвэр одоо ингэж нөгөө тархи хамрааж энэ одоо янз бүрийн проблемтэй каатлаад уцаан унтаагаад тийм ээ. Тэгээ гэр бүлтэйгээ өнгөрөө. За гэр бүлтэйгээ өнгөрөхдөө ус салхинд гарна, гадуур зугаална. За мэдээж ирэх гоё ном уншина. Гэхдээ яг ном унших тухайд өмнөдөө одоо шүүгч уснаас хойш ингээд ном унших гэхээр тэр чинь бас тархинаас хүнээс энерги зарцуулна. Энерги зарцуулна тийм. Тэгэхээр дандаа юм уншдаг хүн чинь хагасдсан сайн дээр
ингээд дахиад гоё ном уншина гэдэг чинь бас аяндаа л багасд юм байна. Уг нь бол миний одоо их гол уншдаг юм бол ном уншдаг. Тэгээ би бясалгал хийхийг хичээдэг. Яг тогтмол биш ч гэсэн одоо энэ бол стрессээ тайлах нэг за тэгээ гоё кино үзэж байсан. Гэр бүлтэйгээ. За хоёр түүнээс нэг одоо ахтар ингээд ууланд гардаг одоо тийм итгэвтэй субъект бас биш юм шиг байлаа. Юун дээр дараагийн асуулт нь түрний таны хоббитой бас хамааралтай л баг. Та хамгийн сүүлд ямар ном уншиж байгаа вэ? За энэ уншиж байгаа номоо сонсогч нарт санал болговол яагаад та санал болгох вэ? Бид нэг ном авчаал ингээд ширээн дээрээ тавьчаад юм ингээд нэг жил мэл тойрчдаг болсон юм шиг үлээ ш. Тэгээд би сүүлд майзар хөөстэй ирсэн ширээн дээр нэг ном тавьчаад жил болчихно л гэдэг. Жил болж яг үнэ. Тэгээд нөгөө номнууд маань их ихтэй дандаа мэргэжлийн номнууд байгаа юм да тий. Тэгэхээр одоо бас сүүлд одоо яг чиний хэлснээр одоо би шүүгч 3 жил яг уран зохиолын ном бол үндсэндээ зогссон байна. Яг зөвхөн энэ хооронд бясалгалын ном бол уншсан. Бишнэ бясалгалын ном уншсан. Тэр ном бол бас яг ерөөс сонирхсан хүмүүс бол бас хэцүүмөр баг. Зүгээр яг номыг би ерөөхдөө бас герман дээр уран зохиолын ном уншаад авчирсан юмудаас тэгээ одоо тэр нөгөө Фихтийн номууд байна тий. Философийн номууд байна. Тэгээд хайр гэдэг Фихтийн нэг номыг унших гад ихлүүлээ тэгээд орчихсон байгаа. Ихэл бүр одоо хэрвээ санал болгох юм бол дээр үеийн номууд болчих гээд байна. За сүүлд үссэн ном бол Бишнагийн ном байна да. Бишна бясалгалын ном байна. Тэгээ яг нэг юуны Монголын хаттын нууц товчон билүү те. За тийм ном гарсан юм. Тэрийг нэг 2 жилийн өмнө уншсан юм байна. Тэрийг бас их шүмтэж уншсан юм. Гэтэ болохоор тэр юм аа. Гэтэ уран зохиолын тал нь жоохон давмгай байсан байж магадгүй. Түүхэн гэхээсээ илүү. За ингээд харин мэргэжлийн номоос ч бол харин би одоо энэ хиний энэ номыг бодох зүгээр юм болов. Тийшээ тавьчихсан юм байна тий. Юунд ч өгшин шүүх их мэдлэгээ бас ном зүүн. Тэр нөгөө Британий эрх зүйн тогтолцоо байлуу тий. Одоо Батцуур шүүгчийн редакторсан байсан тий. Тэр бас одоо монгол хэл дээр бол тий бусад эрх зүйн тогтолцоо тийм нэгсэндээ гадны бусад улсын эрх зүйн тогтолцоог харсан байдлаар бичсэн учраас бас их тийм шинэ ойлголт мэдээлэл ихтэй бас ойлгоход их хялбар дуу. Тийм бас нэг жилийн өмнө харсан. За одоо бүр Артер Мари унших үтгэдэг сонирхолтой байсан. За тийм л номнууд байна да. За хамгийн сүүлийн асуулт нь хитгэд асуулт байгаа. Тэгэж явах юм. Таны хувьд хуульчийн хувьд гэдэг юм уу судлаачийн хувьд хууль гэж ер нь таны үгээр таны бодлоор юу вэ? Нэг товчхон илэрхийлүүлдэг янз бүрээр тайлбарладаг шүү дээ. Хим хэмжээний нийлбэр эднэргээд л тэгэл эсвэл зохиомжтой зүйл эднэргээд л таны хувьд хууль гэж ер нь та юу гэж ойлгож байна? Хууль бол хүн бүхэн дааж бүртгэх ёстой л юм хэмжээ тийм ээ. Тэрийг одоо иргэдэлж, шүүгчж, хөлөгчж бүгд л дааж бүртгэх ёстой. Энэ бол бидний нийгмийн зохион байгуулалтын үндэс. Төлөө дэдэлдэг байх ёстой. Тэгжиж өнөөдөр одоо бие биенийхээ эрх чөлөөг хүндэтгсэн юм найрамдалтай нийгэм бий болно шүү. Өнөөдөр хуулийг дааж бүрдээгүйгээс альва асуудал үүсэж. Яг зүгээр их цаашаа философи болох юм бол хууль чинь өөрөө юу вэ? Хууль болгон сайн уу гэх асуудууд үүсгэл баг. Гэхдээ зүгээр хуульч прагматик утгаараа бол хамгийн нэгдүгээр бид нар шүүмжлэхээс илүү дааж бүрдэх хэрэгтэй. Дааж бүрдээд үнэхээр одоо асуудал байгаа бол тэрийг өөрчлөх асуудал юм. Засварлуулах нь дараач. Хууль гэдэг хүн бодоход би энийг дааж бүрдэх хэрэгтэй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй гэж бодож байна. За. Энэ ажлынхаа хажуугаар бидний урилгыг хүлээж авч захиргааны процесс эрх зүй тэр дундаа энэ захиргааны иргэн шүүхүүд гарах хэмжлийн шаардлагын төрүүлгээд энэ сэдвээр бидэнтэй ярилцаж бидэрт хэрэгтэй мэдээлэл өгж өсөн банзарч өгчтэй баярлалаа. За их баярлалаа. Та бүхэн бас ирж сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлж байна. Талархаж байна. Та бүхний ажлаасад өндөр амжилт хүсье. Бас мэд одоо сонсож байгаа бүх хүмүүст нь ажилд нь амьдралд нь хамгийн сайн бүхнийг хүсье. За баярлалаа.
баярлалаа.